эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сонгохдоо өөрөөсөө ямар нэгэн байдлаар илүү тэр эрэгтэйг хайдаг. Энэ unconsciously бүр одоо ийм үл ухамсарлахын төвшөнд гэх юм ярьж шүү. Ямар ч хүчтэй эмэгтэй, ямар ч боловсралтай эмэгтэй, ямар нэгэн байдлаар өөрөөсөө хүчтэй хин энийг хайдаг. Миний хүүхдийг тижээх чадах юм байна да гэж хүн бодохгүй л дээ. Гэхдээ unconsciously ингээд genetically байна л гэсэн санаа хэлж байгаа. Ард талд нь тий. Зүгээр мэдрэмж. Гэхдээ тэр нь илэрхийлэл нь зүгээр л өөрөөсөө илүү хүнд татагтаад байна. Нэг юм илүү сайн хийжүүл ёо ямар гоё юм бэ гэж тэгээд татагдана тий. Эрэгтэй үсрэгээр илүү их гоо сайхан одоо юу гэдгийг те тэр нэг эмэгтэйлэг шинж чанар манар те нэг юм айл майланд нь илүү татагдана. Хичнээн гоо сайхан татагдж байгаа ч гэсэн суухтаа хинтээ суудгийн бэ гэдэг нэг юм асуудал. Энэ зөв үйлдэл яваад шүү дээ. Биднэрт unconsciously байгаа зүйлийн талаар л ярьж байгаа. Ухамсарлахгүй ингээ бодож хизээч бодоогүй юм шиг мөртлөөл зөнгөөрөө татагдж байгаа шалтгааны талаар ярьж байгаа гэсэн.